Дандаа сайн үзэгчтэй. Бид нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр эхэлж байна. Манай зочноор Улсын их хурлын гишүүн Уулуурхайн сайд Хасан Га хоёрыг оролцож байна. За таныг Уулуурхайн сайд байхдаа энэ салбарт 9 томоохон ажил хийсэн гэж би нэг том сэтгүүл дээрээс уншиж байсан л да. Тухайлбал бензиний худалдааны нэгдсэн бодлоготой болгосон, Монголын алт одоо Монголдо үлддэг болсон, илс хайргийг ашиглах эрхийн одоо орон нутгад нь олгодог болгосон, эрдэс соёлын салбарын орлогоос орон нутагт хуваарлах хэмжээ одоо нэмэгдсэн зэрэг юм томоохон 9 бодлогын шинжилгээг энэ салбарт хийсэн гэж би уншиж ирсэн юм байна. Иннээс яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ одоо шинжилгээ засгийн газрын үед Уулуурхайн сайдаар ажиллаж байсан. Тэгээд ер нь бензиний шатхууны худалдаа бол үргэлжлэл анхаарал татсан юм асуудал байсан. Тэгээ яг би бас Улсын их хурлд байхдаа эдийн засгийн байнгын хорон дээр байхдаа нэлээд судалж ирсэн шийдмар юмнууд байгаад байдаг. Тэгтээ шийдэгдэхгүй байсан. Тэгээд засгийн газрын гишүүн болсон учраас бас бодож ирсэн судалж ирсэн юмныхаа дагуу асуудлыг хурдан тавиад зөв голдролд нь оруулсан гэж ингэж бодож байгаа юм. Тэгээ яг зүгээр юу гэдэг зах зээлээс харахаар ганц орны ганц компаниас л юм хамааралтай. Тэгэл бараг л одоо хэлсэн үгээр нь явсаар ирсэн юм байдалтай байсан л да. Одоо юу гэдэг Орос нефт компаниас Монгол улсад нийлүүлэгддэг бензиний хэлийн үн ганцаараа $300-400 өндрөөтэй. Би энэ яагаад ингэдэг юм бэ гэхээр үгүй одоо бид нүл тэгэл байхгүй чинь хэлсэн үнээр нь авахаас өөр аргагүй гэдэг. Бараг манад үн цогоо болгоцсон байдаг байх юм шиг. Тийм дундаа бас нэг Монгол Орос нефт гэсэн хамтарсан тийм компанитай. Тэгээ ийм асуудалтай байсан. Тэгээ бид энэ түүхийн нефт гаргаад байна. Тийм учраас энэний хооронд ер нь бол нефтийн улс орнууд түүхийн нефтийн хооронд бензин авдаг юм байл шүү дээ. Энийг тавья. Тэгээ нөхдөөтэй хамтраад багаар ажилласан. Тэгээд оронд нь бензин өхөр болсон. За тэгвэл түүхийн нефтнээс бензиний хавныг яаж бодох вэ гэдэг. Тэгэхээр түүхийн нефтийн биржийн үн жишээлбэл манай энэ Дорнотын 19-21 дугаар талбайн түүхийн нефтийн үн Сингапурын хөрөнгөний бирж дээр банк гарч байгаа шүү дээ. Тэндээсээ боддог тэгшлэр нь бодоод за би ч бас өөрөө барууны оронд нефтийн химийн чиглэлээр бас мэрэгжил эзэмшсэн юм байна. Тэгээд тэр асуудлаа шийдчихэд эргээд Орос нефтэд асуудлаа тавьсан эхлээд бол дургүй байсан. Тэгээд за тэгвэл түүхийн нефтээс бензиний хавныг боддог болёо гэдэг. Тэгээд гэрээгээ шинжилж хийсэн. За ингэснээр нэг 13 онд шиг санаж байна. Яг ерөөс нэг сард нэг удаа хэлийн хавныг бид $250 бууруулж ирсэн. Тэгээд цаашдаа бол маш амархан болсон. Ямар ч маргаан байхгүй. Түүхийн нефтийн хавнаас бензиний хавныг тооцдог. Боловсруулалтын зардал хасдаг юм байдлаар юм болсон. За нөгөө талаас түүхийн нефтийнхаа оронд бензин авдаг болохоор нөгөө нэг компаниас хараат байдал нь бол бас багассан. Тэгээд 10-20% авчиж байгаа. За шөөч бас компаниудаас нэгэнд биднүүд бензинийхаа хэлийн үнийг тооцдог болсон учраас өөр компаниуд санал болгосон ч гэсэн өрсөлдүүлээд авах боломж бүрдсэн. Тэгээ энэ бол одоо энэ бензиний нефтийн энэ худалдаа ямар ч байсан бизнесийн зарчимд нэгдсэн гэж одоо нийцсэн гэж ингэж хэлж болох юм байна. Хоёрдугаар асуудал нь бол Монголын алт Монголдо үлддэг болгосон гэж. За тэр асуулж бас л олон жил ярьсан. Яг нь улсын их хурлын гишүүн байхад л ярьдаг. За нөгөө алт нь ингээл гараад байна. Далд байдлаар гараад байна. Тэгээд судалгаа хийхэд үзэхээр 4-5 тонн алт одоо хаашаа чим газрын гаруу орсон юм шиг алга болсон байдалтай иймэрхүү асуудал гараад байсан. Тэгээ яг бас биднүүд улсын их хурлаар зөндөл ярьдаг байсан юм л да. Тэгээ засгийн газрын мөргийн хөтөлбөрт би энэ алтны худалдаанд ил тод байдлыг бий болгоно гэд оруулсан ч би наадах чинь ер нь дийлдэггүй асуудал гэдэг ерөнхий сайд мэд тэгжсэнгүй. Тэгээд гарцгүй юм гэж байхгүй шүү дээ. Яг тэгээ судлаад үзэхээр хамгийн гол нь бол бид алтан дээр тухайлбал 2 гөршөөс хэтэрхий өндөр нөөц ашигласны төлбөр авдаг. Тэр нь борлуулалтаас авдаг. Тэгэхээр алт чинь бол өөрөө одоо агаараар машинаар тээвэрлэж болдог янз янзын юм асуудал байдаг. Тэгээд жишээлбэл урд хөрш маань бол импортоор орж байгаа алтны нөөц ашигласны төлбөр бол 2%. Оросын холбооны улс бол 3-4%. Тэгэхээр чи манайх чинь суур 5 нэмэх нь үнэ өсөлтөөс хамаарат 5 байдаг. Тэгэхээр
Тэгээ энэ чинь бол нийт борлуулалтаас авж байгаа. Борлуулалтаас авж байгаа 10% татвар гэдэг бол татвар төлөхийн төлсний дараах ашиг юм. Баг 30% тэнцэлтэй. Тэгэхээр эндээ байна гэдгийг бол ойлгосон байсан. Тэгээд асуудлыг тавиад Монгол банкнда тушаасан тохиолдол 2.5, тушаагаагүй бол тэр 10% төлнө гэдэг. Нөөц ашигсны төлбөрийг. Тэгээ ер нь бол за 20 дугаар зуунд ч 21 дугаар зуунд ч алт гэдэг эрдэнэсийг бол тэр төсөвхөөсөө илүү тусмаа жаахан одоо эдийн засгийн хувьд жижигтэр байгаа эсвэл хөгжиж байгаа орнуудын тухайд бол гадаад үлээтэй нөөцийг нэмэгдүүлэх энэ чиглэлд гол зорилтоор ашигладаг. Тэгээд үр дүн бол гарсан нэг 13 онд хууль батлагдсан. 13 онд хууль батлагдаад 13 оноос өмнөх дунджийг аваад үзэхэд нэг 4.5 тонн Монгол банкнд тушаагдсан. Бусд нь бол экспортлогдсон. Тэгтээ түрүүний хэлдэг 4-5 тонн алт бол одоо алгуулцдаг гэсэн ийм хууль хэлтийн байгууллагын мэдээлэл байсан. Тэгээд 14 онд бол 13.8 тонн алт тушаагдсан. 50% нь иргэд тушаасан байдаг. Одоо манай бичлэг урхаачдаг гэдээ байж байгаа. Тэгэхээр 2.7 дахин нэмэгдсэн. За энэ 14 онд 15 оны тухайд бол ерөнхийдөө одоо үр дүнд гарч байгаа. Оны эцсээр нэлээх тушаагддаг. Ямар ч байсан 14 оноос бол би илүү 15-6 тонн бол өлгөн хөрчих байх гэдэг ийм байдалтай байгаа. Тэгэхээр тэр 2.7 дахин нэмэгдсэн тэр хэмжээг нь аваад үзэхэд Монгол банкны гадаадын нөөцийг бол жилд нэг 400-аас 500 сая доллараар нэмэгдүүлэх юм үр дүн гарч байгаа. Энэ нь бол өөрөө бас одоо үндэсний валютын доктортой байдал. За тэгэл одоо бид хүн бүгдээрээ мэдж байгаа. Тийм иргэдийн амжиргааны эртгийн доктортой байдал бүх юмд чухал. Ер нь алт гэдэг эрдэнэс бол бас ийм чухал юм аа. Тийм учраас зөв голдролд орсон болов уу гэж ингэж бодож явж байгаа. Тийм олон жил яригдсан нөгөө газрын тосны тухай хуулийг гаргах гэж. За бараг нэг жил хагас юм болсон. Тэгээд бас аюулын хууль гарцсан. Зөвхөн нэг зүйлийг онцлоход Батлуурын бодлогоор дэмждэг болсон. Нэг их маргаан гараад идэг штэ. Нэг юу яадаг гэдэг нөгөө нөөц ашигсны төлбөрч нь бол эзэн орны байгалийн баялагын эзнийхээ хувьд авдаг ийм татвар. Тэгээд тэрийг жишээл анхны гэрэн дээр аваагүй байсан л та. Тийм учраас хууль байхгүй, хуулиндаа тэгж заагаагүй. Тийм учраас ярьж байгаад нөөц ашигсны төлбөрөө аваад тэрний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зардлаа хасаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр авдаг болсон. Ингэснээр бол одоо Монгол улсын экспортлж байгаа газрын тосноос бүтээгдэхүүн хуваах гэрээгээр даах ашиг бол ямар ч байсан 50-аас доошгүй болох ийм хэрэгцээ орчин бас бүрдсэн байгаа. Нэлээд сайн өрсөлдөх чадвартай ойлгомжтой хууль гарсан. Бас шинэ боломжийн хэрэгцээ орчин бүрдсэн гэж ингэж хэлмээр байгаа. Ер нь тэгээд уулуурхайн салбарт хэрэгцээ орчин доктортой байх бол маш чухал юм байна лээ. Тэгээд бид нар бас эрдэс баялагын салбарт баримтлах бодлого дөнгөж одоо жишээлбэл засгийн газар байгуулах цаас 1 жилийн дараа улсын хурлаар батлуулж чадсан л да. Тэгээ тэн дээр ер нь бол энэ хууль санаачлах эрхтэй субъектүүд байгаа. Тэгээд тэндээс хууль санаалсан тохиолдолд заавал бодлогын зөвлөлөөр хилцэж бай. Тэр бодлогын зөвлөл нь бол олон талын оролцоо хангасан байна. Бизнес эрхлэгчдээс бай, хөрөнгө оруулагчдаас бай, эрдэмтдээс бай, төр засгийн хүмүүс бай. Тэгээд одоо судалж үзчихээж хариу өгөх энэ асуудлыг бас бодлоготой оруулсан мөн ашигт тусламжлахаа тухай хуулинд бас оруулж чадсан л да. Тийм учраас энэ доктортой байх нь чухал гэдэг. За тэгээд нөгөө ер нь бол хүндэл үед уулуурхайн сайдын ажлын албыг хассан гэж боддог. Тийм тэгээд одоо маш хүнд ингээ хүн ардаа уулзахаар л үгүй ер нь та нар бол хэцүү штэй л гэдэг. Яагаад гэхээр би одоо 106 лиценз гэж байж байгаа. Нэг авилгал хийх уулын асуудлаас болоод 3-4 лицензийн асуудлаас болоод баахан лиценз хүчингүй болгоцсон. Сонгуулийн үйлдвэрийг мэдгэн урт нартай хууль хэрэгжлээ гэл ингээд яасан нэг нийт өгцөн лицензийнхаа одоо 40 орчим хувийг зогсоогоо хайцсан. Тэгээд 1340 орчим лиценз. Тэгээд тэр дотор нь жишээл 30% гадны хөрөнгө оруулагчд байдаг. Төрөөс одоо ороод ир гэдээ ингээд оруулж ирээл. Тэгэл хайгуул хийгээл газрын хэвлэрөө мөнгө хийж гарна. Гэмтэн хууль гаргаад зогсооч нь гэдэг үл ер нь бол байж боломгүй асуудал юм байл л дээ. Тэгээд энэ бол бас нэлээд хүндрэлтэй байсан. Одоо төрөвчээс нэгээр хэлэх юм бол нөгөө хаан Иесусийн
ясгаа шившэрлэг хүчингү болсон. Олон улсын арбитр дээр очиж ямар ч марган байхгүй. Хүний мөнгийг төрийн зөвшөөрлөөр газрын хэвлэл рүү хийлгчаад тэгээд зогсоочих юм бол тэгээд нөхөн олгорыг олохгүй бол угаасаа ерөөсөө хаашаа шийдлэхгүй юм л асуудал байдаг юм байлээ. Тэгээд тэр нэг урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгээд тэн дээр бас сайхан ялгаад за модтой газар өгсөн тэгээд хүн одоо газрын хэвлэл рүү мөнгө хийдсэн байх юм бол тэр модын нэрвэлээ тариулъя. За голынхоо хувьд бол нэг 200 м-аас дотгочул болъё. За яг жинхэнэ одоо гол горхны их бүрддэг ийм газрууд ерөөсөө тэг байя. Тэгээд одоо нөхөн олгорын л олгохоос өөр аргагүй л гэж ийм байдлаар шийдвэрлсэн. Тэгээд энэ салбарт нэлээх гомдол янз янз юм яваад байсан. Ер нь бол аваад аргацсан болов уу гэж ингэж ойлгож байх. Уулуурхан сайд байсныхын хувьд нэг асуулт асууя. Та сайд болоод удаагүй байхдаа оюутлахын одоо хөрөнгө оруулалтын гэрэг эргэж харна гэж хэлсэн нь нэлээд шүүмжлэлт дагуулж байсан тухай үед. За одоо бол ерөнхий сайдын огцрол бичгийг хурал өргөн барьчихсан байгааг бид бүгд мэдж байна. Энэ бичиг дээр оюутлахын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн нь ерөнхий сайдын огцрол хүндлэл болсон гэсэн юм утга агуулгатай өгүүлбэр бий. Тэгэхээр яагаад тухай бүрт нь Монголын засгийн газар зардлын хэтрэлтийг хянж байгаагүй юм бол гэдэг нэг асуулт байгаа. Тэгээ ер нь одоо алт үүргийн засгийн газар, шинжлэлийн засгийн газар байгуулагдаад тэгэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлуулдаг. Тэгээд тэр үед чинь бол улсын их хурлаас за хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаа гэдэг энэ зүйлийг бол баталж өгсөн. Тэгээ улсын их хурл баталсан учраас засгийн газар хэрэгжүүлэхгүй болохгүй. Засгийн газар хэрэгжүүлэхийн тулд салбар хэрэгжсэн сайдтай үүрэг болгодог. Тэгээд оюутлахын гэрээнд хөрөнгө өөрчлөлт оруулаа гэдэг саналыг тавьсан, аль биесээр тавьсан хүлээж авах боломжгүй гэд тийм хариулт 12 онд л өгсөн 12 оны 11 сард. Тэгээд тэр асуудал өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. За зардлын хэтрэлт бол өөрөө их анхаарал татсан ийм асуудал тусмаа хувь эзэмшиж байгаа субъектийн хувьд засгийн газарч байсан, иргэнч байсан, бусад аж ахуйн нэгж байсан ийм л асуудал. Тэгээ гол нь энэ анхны хөрөнгө оруулалтад бол гэрээнд бол 4 тэрбум төгрөг гэж ингэж оруулсан ойролцоогоор. Тийм. 2007 онд гэрээ орж иж байхдаа бол 2.7 тэрбум доллар байсан. Тэгээд за яг ер нь бол бас юу ч байхгүй газар шинээр том ордын байжуулах үйлдвэр байгуулна, том бүтээн байгуулж явагдана. Тийм учраас зардлын нөөцтэй байх ёстой гэдэг. Тэгээд дөрөөр нь явуулж ирсэн. Бас л хиламж дагуулж ирсэн. Ер нь бол 2000 одоо 7 онд жишээл 2.7 онд ирэх байсан бол яагаад одоо 9 онд батлахтаа 4 тэрбум болчихдөг юм гээд. За тэгээд 9 онд ч Монгол ардын ан засаг барьж ирсэн. Тий, тэгээд ингээд юу яг мэдээж тэр гэрээ ингээд явагдсан. За тэгээд энэ тэр анхны хөрөнгө оруулалт нь бол 10, за 9, 10, 11, 12 4 жил. За 4 жилд бол одоо нөгөө 4 тэрбум доллар чинь 6.6 тэрбум доллар болсон. Тэгээд яаж юм гэхээр энийг өөрөлдвөл тухайн үед улсын хурлын олонхийг бүрдүүлж ирсэн эсвэл олонх байсан засаг барьж ирсэн тэр засгийн газар чинь хувь нийлүүлэгч тэр зардлаа хэмжих хэрэгтэй. Тэгтэл 12 оны 8 сард Алтан уугийн засгийн газар байгуулагддаг. Өөрөлдвөл нэгдүгээр хувь нийлүүлэгч засгийн газар, хоёрдугаар нь тэр төвцийн тэр хэмжих хэрэгтэй. Ингээд зардал нь хэтэрсэн. За энэ хэтэрсэн зардлаа яах вэ гэхээр энэ дээр нэг анхаарал татсан асуудал байдаг. Анхны хөрөнгө оруулалтын тухай 4 тэрбум долларын 60% буюу 2.4 тэрбум доллар. Тэрний 1.8-ыг хөрөнгө оруулагч гаргана. 800 сая долларыг Монгол гаргана. Тэрнээс бусдыг нь бол зээлээрээ явуулчихна гэсэн. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтын зардал учраас энэ зардал нэмэгдэх юм бол хөрөнгө оруулагч талд гохиролтой. Өөрөлдвөл хоёуланд нь гохиролтой. Гэхдээ өөрөлдвөл бид бол оюутлагын менежмент, одоо гүйцэтгэх удирдлага, санхүүжилт, мангуулж ерөөсөө оролцдоггүй шүү дээ. Тэгэхээр өөрөлдвөл нөгөө талдаа зардал хэтрэх асуудал нь нэгэнд менежментийг хийж байгаа учраас ашигтай тусах юм асуудал байдаг. Энэ бол хаанч байдаг. Ер нь бол зардал дээр ажилладаг, хөрөнгөний тах зээл дээр ажилладаг, даваа ирэх барьж байгаа нь бол. Тэгээд тэрийг хийгээгүй л байсан юу ч байхгүй. Тэгээд өөрөлдвөл хэтэрцэнгээ сууж идэв. Тэгэхээр эн чинь өөр асуудал яаж нь өөрөлдвөл Монголын засгийн газрын одоо гарах ёстой зардал эргээд ноогл ашгаас асуулах ёстой зардал нэмэгдчихээд байна шүү дээ. Тэгэхээр
Энд нь бол одоо шилбэл одоогийн эрх барьж ирсэн Монгол Ардын намын засгийн газар Монголын төрийг төлөөлж тэр зардаа хянаагүй л байсан. Тэгээд технологиа ер нь бол засгийн газар дээр одоо манай нөгөө хүний хөгжил сангийн тухай хөл биш үү? Тэрүүгээр бол засгийн газрын хэрэглэх газрын дарга чинь гол нөлөөтэй оролцдог. Гэтэл одоо нөгөө оюутлахын зардлыг гэтрүүлсэн гээд ер нь одоо сайхан бэлэг ерөнхий сайдыг огцруулах гişүүдийн жагсаалтын дотор жишээл тухайн үед нөгөө засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан хүн орцсон явж байгаа жишээ тий. Нэг ийм асуудал байдیں۔ Тэгээд жишээлбэл зүгээр биевэр шүүмжлэлтэй хандж исэн. За бодит тохиолдолд нэг одоо жишээлбэл гарцаагүй Монгол улсын хууль тогтоомж олон улсын дүрм журмд нийцэхгүй нэг асуудал байдаг. Энэ гэрээн дээр Монгол улсын засгийн газар санхүүгийн зөвлөх компани авахдаа нэг компаниг авсан байдаг. Тэгэхээр тухайн үед манай оюутлахын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хамгийн их хувийг бараг 90 орчим хувийг эзэмшиж байсан. Аймхоо Майнз компани эхний 10 дотор орох хувьцаа эзэмшигчийг санхүүгийн зөвлөхөөр сонгосон байдаг. Сонирхолтой зөрчилтэй одоо компани. Тэгээд одоо нөгөөх нь юу болж байгаа гэхээр гэрээ байгуулагдсанаас 12 хоног дуусах хүртэл хувьцаан дээрээс зүгээр ингээд судлаад үзэхээр 680 орчим сая долларын ашиг хийсэн л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яаж яах гэхээр өөрөөр хэлбэл тухайн үед ирэх барьж явахдаа ямар сонголт хийж ирсэн юм. Чи ямар учиртай юм бэ гэдэг л ийм асуудал. Гэхдээ одоо монголчууд өөрөөр энэ дээр бид тэр аль нэг хөрөнгө оруулагч талд буруу гэдэг шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл монголчууд л шийдэж явсан Монголын одоо тэр үеийн маань засгийн газар байсан ч өөрөөр Монголын засгийн газар шүү дээ. Гэхдээ өнөөдөр өөрөөр хэлбэл өөрснөө байхдаа хийсэн зүйлийнхаа үр дүн тэр үргэлжлэлийг өөрөөр хэлбэл бусдаа буруухгүй ийм байдлаар байх чинь бас болохгүй л дээ. Энэ чинь ой санамж гэж байгаа. Тэ одоо шилбэл эдийн засгийн өсөлтийг бол улс төрчд гаргана гэж байхгүй шүү дээ. Зөв ер нь бол эрдэс байлгыг гаргаж чад бодвол одоо баялаг бүтээгчид олборлогч компаниуд гаргаж байгаа шүү дээ. Тэгэл тэр одоо эдийн засаг буурчлаа л гэж гаргасан. Тэгвэл ядахтаа тэр гэрээн дээр санхүүгийн зөвлөх компани сонгохдоо сонирхлын шийдэлгүй компани сонгохгүй байсан. Зардлаа хэмжээхгүй яасан гэдэг асуудал ингээл үүсдэг. Тэгэл ер нь бол ингээд сонгуульд өгөхөд хит улс төрчүүд ирэхээр ер нь бол ой санамж байхгүй болчихдог л да. Ийм л асуудал харагдаад байгаа. Тий. Бодит үн нь бол энэ. Энийг бол одоо жишээлбэл баасан давж ил мэдж байгаа хин олонх байсан, юу болж байсан гэдгийг. За отгоогооч гэсэн хэвлэл мэдээллийн салбар байсан улсууд мэдж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн худлаа зүйл байхгүй л тий. Одоо жишээлбэл Алдан уугийн засгийн газрын үед нийт чуулганы хугацааны 62% хин нэг огцруулах асуудал илэрсэн байдаг. Тэгэл одоо дахиад ингээл тавигдчих. Дахиад тавигдахаараа за шинэ асуудал байвал бас ойлгоно. Юм шинжлэх сайжруулах энэ улс орон хэрэгцээтэй зүйл байвал бас болно. Гэтэл өөрсдөө хийсэн юм өөрсдөө хийсэн өөрсдөө хянаж явах ёстой юм хянаагүй байж л эргэл ингээл ороод ирнэ гэдэг бол сайн биш юм. Тэгээд ер нь бол тэгэл засгийн докторгүй байдал гэдэг хин докторгүй болохоор хэн охирдог хөл ингээ эргэлэх охирдог бизнес эрхлэгчлэг охирдог ийм л асуудал та. Тэгээд ийм л байна. Тийм бодит байдал нь тэгээд яг уучраа олно үзээ гэж ингэж бодож байна. Тийм. Манай Васка сайд таныг уулуурхан сайд байсны тань хувьд энэ салбарт бас томоохон шинжил хийжсэний чи хувьд оюутлагыг ялчгүй асуухгүй өнгөж болсонгүй. За миний хувьд бас нэг таньнаас нэг асуухгүй өнгөж болохгүй асуудал байна. Та бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг хамгийн их хүн амтай дүүргээс 12 жил 3 удаа улирч сонгогдсон парламентын гишүүн. Улаанбаатар хотын иргэдийн хамгийн тулгымцсан асуудал бол орон сууцчлалт байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд бол орон сууцны зээлээр орон сууцанд орсон өрх бол нэг 10,000 гаруй хүн л байсан. Гэтэл сүүлийн 3 жилийн хугацаанд одоо 76,000 айл орон сууцтай болчихжээ. За сая оны өмнө бол ипотекийн зээл, орон сууцны зээлийг тойрсон нэлээд асуудал боллоо. 5 сард нь уулуурхан сайд байсан Зогтбаатар урдчлагыг 10% болгоно гэд мэдгдсэн чи орон сууцны борлуулалт саарсан. Тэрэн дээр нэмээд үндсэн хуулийн цэцэд гомдол ирээд ингээ үндсэн хуулийн зүйн төлөх хөрөнгөний барьцаалан зээл зөвлөх тухай хуулийг хүчингү болгоод тэгээ энэ зээл зогсоод хэсэг зогслоо. Харин авууштай нь бол та бүхэн бол энэ хуулийг яаралтай гормоор хилцээд энэ 7 хоног баталчлаа. Одоо цаашлаа зээлийн хүү 5% болно гэж байна. Тийм ээ. Тэгэхээр та энэ нийслэлээ сонгогдсон. Тэр тусмаа Баянзүрх дүүргээ сонгогдсон парламентын гишүүний хувьд
бас танаа сонгогчдод нэлээд таатай мэдээлэл байгаа бах. Энэ дээр өөрхийн байр суурийг илэрхийлж. Тийм. Ер нь энэ нэг улс орон ардсан улс орон зах зээлийн эдийн засагтай улс оронд төр иргэдийн урд дуур ордохоос илүү нэг ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зохицуултыг хийстэй л доо. Тэгэхээр тэрний үндсэн ажил нь нэг иргэдийн орон сууцтай болоход хөнгөлөлтийн урт хугацааны зээл олох юм асуудал юм шүү дээ. Тэрэнд хамгийн гол асуудал бол нэгдүгээрт гурван асуудал. Дэд үтсийн асуудал бий. За одоо шил байн зүрх дүрхэд амгалангийн дулааны цахилгаан станц нөгөө Монголын бондын хөрөнгөөр баригдсан. Одоо байн зүрх дүүргвэл ер нь бол энэ дэд үтсийн хувьд бол бүх асуудал ингэ шийдэгч. Сая бол хөөтөрсөн чи хүмүүс одоо энэ хөөтрлээс чинь төрүүлж амгалангийн станцаа барьсан болсон байх шүү гэж. Хоёрдугаар асуудал нь бол санхүүжилтийн асуудал. Гуравдугаар асуудал газрын асуудал байдаг. Монгол улс чинь нэг хүн тоногдох газар нутгаараа бол үнэхээр одоо дэлхийд нэгт юу ааш үү. Тэгэхээр санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай байсан. Тэгээд санхүүжилтийн асуудал нь бол яг л энэ одоо жишээлбэл сая тэр тэтгэврийн нэрийн даас гэж ярьдаг тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийг үлдэгдэл дээр суурлаад ингээд явцдаг нэг юм тогтолцоо бий. Нөгөө талдаа бол төр хувийн хвшил ингээд маш олон хувьдрууд ингээд байдаг. Тэгээд энийг бол сая зөв голдролоор нэхлүүлсэн. Зөв голдролоор нэхлүүлсэн гэдэг нь за өмнөх одоо эрх баригчдын үед бол сонин юм төсвөөс хийх гэдээсэн байхгүй. Төсвөөс орон сууц барьдаг зах зээлийн эдийн засгийн орн гэж байхгүй. Төсвөөс одоо юу гэдэг санхүүжилтийн хүүхд төлөөд явдаг орн гэж бас байхгүй л дээ. Тийм учраас бид бол Монгол банкныхаа үнд цаасаар барьцааж аржааны банкудаар зээл өгүүлээд эргээгээд бид үнд цаас биш үү тийм Монгол банкнаас гаргаад эргээд Монгол банк тэр үнд цаасаа мөнгөжүүлээд явчихж байгаа л ийм л хавлаар зүгээр яг хөө мэдээж тодорхой төвшөнд валютын ханшинд бол нөлөөлсөн байхад үгүйсэхгүй нэг юм байдлаар ингээд шийдэгдэж явж байгаа юм. Ер нь бол одоо энэ иргэдийн орон сууцны асуудлаа нийтэд нэг шийдэх тэр санхүүгийн тогтолцоо шийдэх энэ асуудал бол өөрөө улс орны хөгжилд бол хамгийн чухал үзүүлэлт юм байгаа. Өөрөөр хэлбэл орон сууцтай микро эдийн засгийн үзүүлэлт дотор орон сууцтай иргэдийн тоо энгийн тоглог орон сууцтай гэдэг ингээд гараад ирдэг шүү дээ. Ер нь бол тэр хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаад ирэхэд гэтэл одоо бид чинь ингээд 25 жил явж ирлээ. Улаанбаатар хот руу шилжээд байдаг. Неслийн одоо өрхүүдийн 60 гаруй хувь нь л одоо орон сууцнд орж чадахгүй тэр нь яаж яхад санхүүжилт олдож чаддгүй төрөөс дэмжлэг үзүүлж чаддгүй. Тэгэхээр сая бол яг тэр Монгол банктайгаа хамтраад тэгтээ засгаас нэг төгрөг гаргалгүйгээр энэ асуудлыг дэмжиж 75-6 мянган иргэд орон сууцнд ороод явж итэл өөрөлдвөл Монгол банктай банкудтай Монгол банкудтай засаг Монгол банк хоёрын Монголын ипотекийн корпорац холбохын угаасаа юм бүтц байгаа байхгүй. Тэрнтэй ярихгүй л одоо нэг засгийн газрын гишүүн урт хаа зөвлөмж тэдээр боруулна гэж тавьчихаар тэрийг хүлээгээд иргэд барлуулцагчдаг тийм юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ яахан судалгаатай шийдвэр гаргадаг судалгаатай улс төр явуулах энэ асуудал маш чухал болчиход байна л да. Ер нь бол одоогийн зээлийн тогтолцоонд тэтгэврийн нөөц сан гэсэн шинэ бүтэц одоо бас орж ирэх гэдэг байна л да. Хуулийн төслийг нэг одоо хэлэлцэж байна. Тэр энэ хуулиар яг ямар харилцааг зохицуулах гэдэг. Хүмүүс тэтгэврийн сантаа бас андуурч ойлгох шиг байна л да. Тэгэхээр одоо бол манай тэтгэвэр яаж яах гэхээр нэвнэглийн зарчим дээр суурилсан байгаа. За ирээдүйд тэтгэвэр авахын тулд одоо төлж байгаа татвар бид одоо татвараа төлөд явж байна л да. Тэгээ ирээдүйд миний авах гэж байгаа тэтгэврийн тэр хурааж хоримтлуулж байгаа мөнгийг хааш нь юунд зарцуулах гэдэг байна гэдэг нэг юм болгоомжлол зарим хүмүүсийн дунд байгаа. Тэгэхээр энэ нэг эргэлзээг үл ойлголцлыг та нэг ялгаж салгаж бас мэдээлж өгч. За тэгэл энэ нь бол сайн олон үр дагавартай гэдэг бид бол иргэдээ урт хугацааны хөнгөлөлтөө зээлээр өөрөөр орон сууцнд орох боломжийг бүрдүүлж байгаа. Ипотек гэж ярьж байгаа, моргэж гэж ярьж байгаа. За тэгэхээр тэрийг л өөрөөр би сая Монгол банк механизм ашиглаад ингээд хийсэн. Энэ бол сайн болсон гэсэн. За одоо тэгвэл иргэдтэй бид ингээд 5% жилийн 5%тай орон сууцнд өөрөөр зээл олох энийг хэрэгжилж байна. Энэ 5% хүүгээ одоо хаана хөрвүүлэх вэ гэдэг асуудал гарч байна. За өшөө бас мэдээж нөгөө нийгэм даатгалын
шимтгэл бид бүгдөө төлдөг. Тэр нь нийгэм даатгалын санал руу ордог. Тэгээ тэрний чөлөө төлөвлөлийн хүн тэр гэдэг ингээд байж байгаа. Энэ бүхнийг нэг санд төлрүүлье. Тэрийг эргээгээд дахиад одоо өөрөөр хэлбэл энэ моргэж биш тэ ипотек биш тэ энэний багцуудыг чинь энэ 5% чинь 5% 30 жил чинь сайн нөхцөл байна гэдэг шүү хүмүүс бас судалж байгаа. Тэр хулж авсан орлогоос бас тэр тэтгэврийнхаа санал руу хийгээд явах. Тэгэхээр өөрөөр хэлбэл жилд манай одоо тэтгэврийн сантай болоод тэтгэврийн сан маань жилд нэг одоогийн байдлаар нэг 240-50 тэрбум төгрөгөөр нэмэгдэж авах боломжтой болж байгаа. За энэ ямар учиртай гэхээр одоо бид чинь бол нэг хоёр асуудалд бол маш хүнд байдалд байгаа. Нэгдүгээрт өнөөдрийн одоо бид бүхний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр өмнө нь тэтгэвртэй гарсан ах мандууд маань тэтгэврээ авч байгаа. Өөрөөр хэлбэл тэр урд тормоогоо хойд тормоогоор өнөх чинь гэдэг нь өөр энэ асуудал та. Тэгвэл одоо жишээлбэл 18 оноос 30 оны хооронд бол тэтгэврт гарах иргэдийн тав бол асар ихээр нэмэгдэх юм бэл. Энэ тохиолдолд бидний төлж байгаа нөгөө нийгэм даатгалын шимтгэл чинь хүрхээ байх. Нөгөө талаас уг нь бол тухайн төлсөн хүндээ одоо жишээлбэл нөгөө хөгжилтэй орнуудын ахмадууд чинь бол тэтгэвэр бол ямагт цалингийн хэмжээс бага байдаг. Амьдралд хөлцөхгүй болдог. Тэгтэл тэтгэвэр төлсөн учраас зарцуулалтаа хэсгээс нь тодорхой хэсгийг өөрт нь хоримтлж өгдөг байхгүй. Тэрлүүл явж байгаа л тэгээд зүг голдрол дээр гараад ирлээ. Бас хоримтл үүсэж явах. Хэдийгээр одоо тэтгэврт гарах хүмүүсийн тоо нэмэгдэхэд тэтгэврийн сан хүрэлцэхтэй гүйтэй байсан ч гэсэн бас нэг тодорхой хоримтл үүсээд энэ асуудал бол бас зүг голдролд ороод явж байгаа маа л гэж ингэж хэлэх байна да. Их хурл сарын өмнө гаргасан шийдвэрээ сая бас заслаа л да. Энэ нэг хүүхдийн мөнгийг ялгаргүйгээр олгох тухай. Тэг хүүхдийн мөнгийг олгох тэр нэмэлт их үүсвэр нь хаанаас гарч ирж байгаа. Сарын дотор мөнгөтэй болчихсон юм уу гэдэг шүүмжлэлийг сөргөчний зүгээс нэлээд тавьж байгаа шүү дээ. Танд бас дүүргээс чинь нэлээд саналууд ирсэн баг. Ирсэн. Яг хөө зүгээр за нөгөө адууныхаа хэрээр эцгэрч гэдэг асуудал би зүгээр ер нь бол улсын хурлын төсвийн байнгын хороо засгийн газраас оруулж ирсэн хүүхдийн мөнгөтэй саналд бол ямар ч өөрчлөлт хийгээгүй баталсан. Нэгдүгээр тэрийг тэмдэглээд хэлчих хэрэгтэй. Хоёрт нь бол зүгээр ер нь бол судалж үзье. Энэ орлогоос нь өрхийнх нь орлогоос хамааруулаад төсөн муу байгаа юм чинь судалж үзье гэдэг ийм санал бол гарч ирсэн. Тэгээд судалж үзсэн. За тэгээд ер нь бол судалж үзээдгүй ерөөсөө хүүхдийн хувьд бол ялгаргүй олох юм дээр юм аа. Тэгээ энэ бол бас халамж бол биш юм аа. Хүүхд гэдэг бол нэгдүгээр их орны ирээдүйн хоёрдугаарт нь бол бас бид чинь хүн ам баг шүү дээ. Тэгээ хүн ам зүйн бодлого хүүхдээ хүн ам зүйн бодлого хүн амаа өсгөх бодлоготой холбоотой. Ер нь бол энийг явуулаа. Ер нь боломжтой айл болгон боломжтой залуучууд болгон жишээлбэл одоо юу гэдэг 2 3 4 5 хүүхдтэй юм уу ийм байх хандлага байдгийн байна гарсан байна гэдэг. Ийм л хандлага судалгаагаар гарч ирсэн байхгүй юу. Тэгээд юу гэж нэхэ тэр өрхийн орлогоос хамааруулж хүүхдийн хамгийг олгоё гэдэг тэр юугаа тогтоолын төслийн тэр хэсгээл хүчингүй болгох ийм зүйл ийм тогтоолын төсөл оршиж байгаа засгийн газраас. Тэгээд тэрийг хүчингүй болгож байгаа зүгээр ер нь бол 7 сар 8 сар хүртэл өнөөгийнхөө одоо төсвөлсөн 144 тэрбум төгрөг байна. Энийг ямар ч асуудалгаар нөгөө сар бүрийнхээ 20 мянган төгрөгийг өгөөж явах боломжтой. Тэгээд өөрөлд 4-5 сард ч юм уу төсвийн бодлого оруулж ирээд шийдчихэл ийм асуудал гэж нэршлэмээр хамгийн гол нь энэ бол судалгаанд үндэслэн шийдвэр байсан юм байлээ. Ер нь бид хүүхд дээр бол орлогоос хамааруулж тэр ингээ хасаж барьж ялгууртай хандах ямар шаардлагагүй байна гэдэг ийм үр дүнд хүрсэн байгаа. Одоо жишээлбэл бидний одоо ярьдаг Герман тухайлбал Японы төр бол төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг өгж байгаа. Нэг хүүхдтэй айлдвал нэг хэмжээтэй, хоёр хүүхдтэй байхад хоёр дахь хүүхдтэй нь 20-30% нэмээд өгч байгаа. Хүн ам зүйн бодлого гэдэг чинь бол маш чухал байна л да. Тэгэхээр энэ бол сая энэ докторийн төсөлд орж манай цонг шиг юм энэ улсын их хурлын гишүүд их маргалцсан. Гэхдээ нэг зүйл дээр за энэ бол халамж биш юм байна. Энэ бол хүн ам зүйн бодлого юм байна. Хүүхдтэй бол бас ер нь бол зэрэг энийг өгөөж өгье. За бусад бас шаардлагагүй халамж авал бас биднүүд хэтэрхий одоо хавтгаар үжсэн нь бол буруу байж гэдэг. Тэр л санал нийтлээ гэж ингэж ойлгосон.
Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр Баянзүрхт өргөхт ер нь ямар ажлууд хийгдв? Та тэрэн дээр нэг товчхон хариулт өгөөч. За яг манай Баянзүрх налахт өргөл бас хүн ам ихтэй л та. Гэхдээ ер нь бас гадны орны зээл тусламж арч бас хангалттай олон сургууль баригдсан. 12-оос 16 оны мөрийн хөтөлбөрт суулсан сургууль цэцэрлэгийн асуудал бол 16 он орооч шүү дээ. Бүгдөө суусан. Дээр нь энэ Чингис бонд, Самар бондын хөрөнгө оруулалтаар бол бас олон асуудал одоо шийдээд дуслаа. Тэр цахилгаан станц, имлэг, сургууль цэцэрлэг гэдэг ингээд шийдээд дуслаа. Одоо нэг л асуудал үлдсэн байгаа. Тэр нь бол энэ Баянзүрхийн тавчараас налах дүүргийг 4 юм уу 6 игнэ замаар холбох асуудал байгаа. Энэ асуудал маань сая Хятадын засгийн газрын бүлтэй зээлэнд орсон. Тийм ер нь бол тийм. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт бол дэд үтсийн асуудал бол асуудалгүй боллоо. Сургууль цэцэрлэгийн асуудал бас гайгуулсан. Нөгөө талд нь манай нийслэл бас сайн ажиллаж байгаа. Одоо энэ чинь 12 оны хүртэл одоо 20 хэдэн жил явж ирэхдээ гэр хоолыг дэд үтсжүүлэх асуудал яригддаггүй л байлаа шүү. Тэгэхээр одоо 26, 28 Улаанбаатар хотын хэмжээнд 28 хороонд хамгийн том хороонд дэд бүтцжүүлээ. Тэнд орон сууцтай болол гэл эндээс гэрэл гэгээр гараад явчихж байгаа хөө. Тэндгээ сургууль цэцэрлэг шууд очиод ингээл баригдаад Баянзүрхт гэхэд 4 том хороон дээр жишээлбэл гэр хоолыг дэд бүтцжүүлээд нийгмийн дэвтс бий болгох юм ажлууд явагдаж байгаа. Ийм байдалтай байна л да. Улаанбаатар налахыг холбосон замын бүтээн байгуулалт ажил хизээ эхлэх вэ? Санхүүжилт нь шийдэгдсэн мэн гэж ойлгоо. Тий, одоо ирэх хаврагтлан дээ. Тий. Амгалангийн дулааны захилгаас тавьсан. Дулааны захилгаас Баянзүрх зөөрөл захилгаан дулааны хувьд асуудалгүй болсон. Асуудалгүй болсон. Замууд бол ер нь богд уулын арын зам ингээд за тэгэл энд цай майз гэл бүгдийг холбосон шүү дээ. Тий. За бидний ярилцлага нэвтрүүлгүүгээр өндөрлж байна. Манай зочноор Улсын их хурлын гишүүн Уулуурхаан сайд асан Га хоёуг оролцлоо. Баярлалаа танд. За баярлалаа.